За тэгээд их сургууль бэлтгэхэд бол ер нь одоо хүүхдүүд нь хаанаас эхлэх ёстой вэ гэхээр хамгийн эхлээд ямар мэрэгчлээ ер нь цааш сурмаар байгаа, ямар хичээл сурмаар байгаа, одоо илүү хичээлд илүү хоббитэй, сонирхолтой, passionate гэдгээ шийдэх хэрэгтэй. За тэгээд сурагчийн зүгээс одоо эдгээр бичиг баримт материалыг бүрдүүлж ийж одоо коллеж аппликейшн одоо цааш явахад одоо бэлэн болно гэсэн үг. Тэгэхээр юуны түрүүнд одоо сурагч маань цааш сонгох мэрэгчлээ ер нь одоо аль биесээр эцсийн байдлаар сонгоогүй ч гэсэн ер нь нэг юм narrow down хийгээд одоо юу гэдэг ядаж нэг чиглэлээ гаргachвал зүгээр. Жишээлбэл урлагаар сурах уу, тэ байгалийн шинжлэх ухаан уу, нийгмийн шинжлэх ухаан уу, хууль уу гэх тэ тэрийг мэдчихвэл зүгээр. Ер нь яг ихэнх сургуулиуд бол их сургуулийнхаа 2 дугаар курс дуусах хүртэл undeclared буюу мэргэжлээ сонгохгүйгээр ерөнхий эрдмийн хичээлүүд, foundation суурь хичээлүүд үзээд явдаг байгаа. Яг уу college application-д ямар major сурах вэ гэж асуудаг. Тэрийгээ зарим нь бол undeclared гэсэн тийм сонголтууд байгаа. Тэгээ бүглээ авчиж болно. Сонгоцсон байвал хамаагүй одоо preferred 1 2 3 priority мэргэжлээ одоо тий нэгдүгээрх нь mechanical engineering, хоёрдугаарх нь civil engineering, гуравдугаарх нь одоо өөр engineering гэх мэтлээ ингээд өөрийнхөө сонирхож байгаа чиглэлийг ранкаар ингээд бүглээ авчдаг. Тэгэхээр заавал мэргэжлээ сонгосон байх ёстой юу гэвэл үгүй. Сонгоцсон байвал давуу тал. Тэгэхээр энийг аль болох 9-р ангиас эхлээд ээж аав нар нь хүүхдийнхаа юуг илүү сонирхож байна, юунд илүү сонирхолтой байна тэрийг нь